Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг талаарх нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулъя. Монгол Улсын их хурлын гишүүн Банзрагчийн төвшин нарын 41 гишүүнээс 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Улсын их хурлд өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг асуудлыг нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагчид хүн хуулийн этикетийн ажил бизнес үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг нь бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, цаашлаад далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх, үүний үр дүнд нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг бодит хэрэгцээ шаардлагыг харгалзан хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 59-р тогтоолын 4-р хавсралтаар батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон гарах зардлын тооцоо хийх аргачлалын хүрээнд нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар улсын төсөв иргэн хуулийн этикетэд шинээр зардал үүсэхгүй гэж хууль санаачлагчид үзжээ. Хуулийн төслийг парламентын эмэн цахим хуудасд байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Ариун Заяа хуулийн төслийн хүрээнд салинд үндэслэн болон нэрийн дансны аргаар тэтгэвэр бодоход ямар ялгаа гарч байгаа талаар Улсын их хурлын гишүүн Эл Инкнасан хуулийн төсөл батлагдсанаар гарах зардлын тооцооллын талаар Улсын их хурлын гишүүн Д. Үүрийн Туяа засгийн газраас өргөн барихаар боловсруулж буй хуулийн төслийн үзэл баримтлал хизээ өргөн барихаар бэлтгэж байгаа Улсын их хурлын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх боломжтой эсэх нийгмийн даатгалын удирдлагын бүгдэц түүний зардлын талаар Улсын их хурлын гишүүн Ц. Идэрбат хуулийн төслийн хүрээнд иргэнд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хэсэх сонголтыг өгж болох талаар хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарах зардлын тооцоолол зөрж байгаа талаар Улсын их хурлын гишүүн О. Саранчулуун бүрэн болон хувь тэнцвүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй тэтгэвэр авагчдын тоо, хөгжлийн бэрхшээлтэй ажил хаагчдын тоо, хуулийн төслийг баталснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ирэх ачаалал болон засгийн газраас боловсруулж буй хуулийн төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн дэмжих талаар Улсын их хурлын гишүүн С. Зулбахаар хуулийн төслийг баталснаар өндөр насны тэтгэврээс гадна нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний, амарчсны, тэжээгч алдсны ажилгүйдлийн гэх мэт олон тэтгэмж төлбөрүүдэд хэрхэн нөлөөлөх талаар Улсын их хурлын гишүүн С. Эрдэнэбат нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөө санал авсан эсэх нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалингийн дээд хэмжээнээс илүү цалин авдаг ажилтны тооны талаар Улсын их хурлын гишүүн Ө. Шижир нийгмийн даатгалын шимтгэлээс татвар авч байгаа эсэх талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын их хурлын гишүүн Д. Үүрийн Туяа төсвийн тухай хуулийн хүрээнд хуулийн төслийг хэрэгжих хугацааг дараа жилээр хэрэгжүүлэхээр зохицуулах боломжтой талаар Улсын их хурлын гишүүн Банзрагчийн төвшин нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт бизнес эрхлэгчид хүн дээр тусаж байгаа нь ирээдүйд ажил олгогч болон нийгмийн даатгалын сандаа алдагдaltaй тул одооноос тодорхой зохицуулт хийж эхлэх нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Ж. Баясгалан, Х. Болромоо, С. Зулбахаар, О. Саранчулуунаар засгийн газраас боловсруулж буй хуулийн төслөө шуурхай бэлтгэж Улсын их хурлд өргөн мэдүүлэх талаар Улсын их хурлын гишүүн Ө. Шижир засгийн газрын харьяа байгууллагууд Улсын их хурлын гишүүдэд хуулийн төсөл боловсруулахад мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлэхэд анхаарах талаар тус саналыг гаргасан болно. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 92.9% саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсгээр нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.